За өнөөдөр болохоор N3-ийн 2022 оны 12 сард авагдчихсан GLBT-г хэдүүл хамтаа хийж үзнэ. За мунда хичээлээр болохоор бидний мэдж байгаачлан хандсны дуудлага гарч ирдэг. Тэгэхээр хандны дуудлага хэдүүлээ энэ дээр шалгаад явчихна гэсэн үг. Хэрэв хандыг нь уншиж чадчихвал ерөнхийдөө дугуулаад явцсан дээр тэгвэл цаг хэмнэх байгаа. За би болохоор өнөөдөр яг нэг бүрчлэн хариулт болон асуултан дээр гарч ирж байгаа. Япон өгнүүдийг тийм ээ аль болох өөрийнхөө тайлбарлаад жоохон мүлжээ гэж бодож чинь нэг бүрчлэн хариултан дээр нь хүртэл жоохон мүлжөөд явъя. Ингээд явъя гэж бодож байна. За хэдүүл эхнээс нь эхлэе. За кономисе дева いろいろな陽気を売っていますгэж байна тийм ээ. Yoki. За yoki гэдэг маань болохоор ерөнхийдөө бол сав гэсэн үг байхгүй юу? Энэ бас нэлээд N3 мурав дээр бол нэлээд их гарч иж байсан. Энэ ханз N3-ын ханз гэдэг ерөнхийдөө бол нэрлэлчих болно. Yoki гэж уншиж байгаа. Yoki гэж уншиж байгаа. За тэгэхээр энэ дэлгүүртээ янз бүрийн сав суулга одоо тий үдтэй юмас буюу зарддаг гэсэн утгаар орж ирж байна. За yogi биш ийм үг байхгүй энэ гуравт. За доогүй гэдэг үг харин байдаг. За доогүй нь болохоор нэг мичигийн ханз бичээд энэс N3-ын үг та нар заавал сурах хэрэгтэй. Тэгээд гүү буюу доогүй гэдэг нь болохоор багаж хэрэгсэл гэсэн. Багаж хэрэгсэл. Одоо жишээ нь хэдүүлээ юм хайчлахдаа ямар багаж ажиллаж байгаа лээ? Хайч ажиллаж хайчилж байгаа тийм үү? Тэгэхээр тэрийг багаж хэрэгсэл гэж нэрлэдэг. Эсвэл хэдүүлээ теннис тоглолоо тий. Теннис тоглоход доогүй буюу багаж хэрэгсэл нь юу юм? Тэр теннисийн цохиур нь тий эсвэл бөмбөгөн гэдэг ч юм уу. За эднэр ингээд доогүй гэж орж ирж байгаа гэсэн үг. За амьдрал дээр их маш ашигладаг ийм N3-ын бас шинэ үг байгаа. За yogi гэж байна. За yogi гэдэг нь болохоор би түрүүн хэлсэнчлэн сав суулга гэж байгаа. За yo гэдэг маань болохоор бидний мэддэг гэж наио дээр гарч ирдэг лөө. Наио буюу наио гэдэг чинь болохоор ямар нэгэн юмны утга санаа тий утга санаа одоо өгүүлбэрийн утга гэж явдаг штэ тий. Тэгэхээр наиогийн энэ ёо дээр нь энэ yoki гэдээ орж ирж байгаа шүү. За ёо гэдэг нь яг хуу та нар ингээд дотор нь гэдэг бодохоор yoki гэдэг чинь бас л сав юм чинь дотор нь юм орж байгаа штэ. Тэгэхээр тэгээд бас шийдвэрлэж болно гэсэн үг. Тэгэхээр энэ ёо гэдэг ханз байх нэ. За дараагийнх нь болохоор хэдүүлээ цааш явах юм бол Ямамото-сан ва нани то нани о курабетан desu ka гэж юм тийм үү. За кураберу. За кураберу гэдэг нь болохоор харьцуулах гэсэн үг. Кураберу гэдэг нь болохоор харьцуулах гэсэн үг. Кураберу харьцуулах. За энийг бас хэдүүлээ нэг өмнө хийжсэн шүү дээ. Кураберу гэдэг нь жоохон хэцүү. Үг нь болохоор таны байцхан. Гэхдээ арай хэцүү нь хикаку тийм. Хикаку. Хикаку гэдэг нь бас харьцуулах гэсэн үг. Ку бас харьцуулах гэсэн үг. Гэхдээ арай амархан япон хэл гэх юм уу те кураберу. Арай хэцүү нь хикаку. Гэхдээ утгын хувьд л адилхан. Яг хуу иймхүү ханзууд япон хэлэнд маш их орж ирдэг. Өөрөө ийм энгийн тэг ганцхан ханзаар бичигддэг мөртлөө ингээд тусдаа бас ингээд хоёр ханз нийлээд яг адилхан утгаас нь илэрхийлдэг. Ийм ханзнууд бүр айгүйх байдаг. За энэ болохоор илүү бичгийн япон хэл гэж явдаг л та хика жишээ нь тийм. За энийг хикаку буюу харьцуулах гэсэн үг байна нэ. За дараагийнх нь нараберу. За нараберу гэдэг нь болохоор өрөх тийм үрж тавих. Одоо жишээ нь сара у нарабетик удаа сая гэхээр усара буюу тавг үрж тавиараа гэдэг нь нараберу тий. За нараберугийн ханз нь ямар байд юм бэ гэхээр ийм байд. Нас орж ирдэг шүү. За мэдээд авчихад гэмгүй. Нараберу үрж тавих. Ямар нэгэн юм ингэж үрж тавихыг нараберу гэж хэлдэг байна тийм үү. За дараагийн шираберу. За шираберу гэдэг нь болохоор ямар нэгэн юмыг судлах одоо ширабер бид нар айгүй ашиглагдаад Google-ээр тий ширабета нетто-де ширабета гэж айгүй ашиглагддаг шүү дээ. Нетто интернетээр хайсан гэдэг тий шираберу
Хайх, судлах гэсэн утгаар орж иж байгаа. Хайх гэдэг нь гэхдээ алга болсон зүйлийг хайх биш шүү. Шираберу гэдэг нь болохоор судлах гэсэн утгаар илүү орж иж байгаа. Нийтээр судлах тийм. Шираберу. За, ираберу. За, ираберу гэдэг нь болохоор сонгох гэсэн үг. Ираберу. Сонгох. Ираберу. Сонгох. За, ираберу маань өөрөө бас жоохон хэцүү үгтэй. Хоёр хандаар бичдэг. Сэнтаку. Сэнтаку. Би дуудлагын артталт нь биччихлээ. Сэнтаку гэдэг нь ираберу гэдэгт ер нь адилхан. Бас сонгох гэсэн үг байхгүй. Сэнтаку сүрэ гэхээр сонгох гэсэн үг юм. Сэнтаку. Ойлгомжтой? Ираберу. Сонгох. За дараагийнх нь энэ дээр би дахиад нэг бэлчээ. Ираберу гэхээр манайха юу гэж ойлгож болохгүй шүү. Эн чинь яг энэ ираберу гэдэг чинь өөрийнх нь үндсэн хэлбэр нь ирабу байхгүй юу? Өөрийнх нь үндсэн хэлбэр нь үндсэн үйл үгийнх нь хэлбэр нь ирабу. Ерөөсө хувааргүй байгаа, шалнараа байгаа гэсэн үг. Ирабу. Ирабу гэдэг маань болохоор боломжит хэлбэрлөө шилжээд ираберул нь болсон байгаа юм л энэ дээр. Тэгэхээр сонгож чадна гэсэн утгаар орж ирж байна. Сонгож чадна. Тийм ээ? Сонгож чадна гэсэн утгаар орж ирж байна. За цаашаа явах юм бол 3 тийм ээ. 書類が 複数あるので間違えないでくださいね. За複数гэж байна. За複数гэдэг маань ямар утгатай юм бэ гэхээр хид хідэн буюу одоо олон зүйл байгаа юм дээр хид хид байна. Олон тооны буюу хид хид байна гэсэн утгаар орж ирдэг. За複数-гийн ханз нь болохоор ингэж уншигддаг. Фуку гингүүтээ сүү гэдэг уртаар тий. Фуксүү. Энэс энэ гурав дээр маш их орж ирдэг. Цэжлэх ёстой. Хид хідэн олон тооны гэсэн утгаар орж ирж байна. Тэгэхээр шөрөйга фуксүү ару нодэ мачигаинай дайгуудасай буюу одоо бичиг баримт хид хид байгаа болохоор битгий андуураарэ гэсэн утгаар орж ирж байна. Битгий андуураарэ. За энэ дээр бас нэг юм хэлэх юм бол энэ шоруй гэдэг үг байна л да. За шоруй гэдэг маань өөрөө бичиг баримт гэсэн үг тийм үү? Шоруй бичиг баримт. За хүмүүсийн бас энэ шоруй гэдэг үгтэй андуураад идэг нэг үг нь болохоор шүрүй. Шүрүй гэдэг үгтэй хүмүүс аягүй их андуураад идэг. За энийг бас бид нэр өмнөх хичээл дээр үзсэн штэ манайхаа. За шүрүй гэдэг маань болохоор төрөл гэсэн үг. Энийг болохоор шүүгээр уншигдаг. Шүрүй төрөл. Шүү гэдэг энэ арда ханз нь ийм шоо гэдэг нь болохоор бичгийн ханз орж идэг байхгүй. Энэ болохоор шоогоор гэдэг бичиг баримт гэсэн байна шүү дээ. Бичиг баримт шорой. Тийм ээ. За дараагийнх нь кино бёинде кицуацу о хакаримашта гэж. За кицуацу гэж уншин. За энийг бас чиглэлд авах хэрэгтэй. Бас маш их ашиглагддаг. Энэ гурав дээр кицуацу. Кицуацу. За кицуацу гэдэг нь болохоор цусны даралт гэсэн үг л дээ. Цусны даралт. Кицуацу. Тэгэхээр өчигдөр имлэг дээр цусны даралтаа одоо тий хэмжсэн, үтсэн гэсэн утгаар дэж байгаа. Манайхаа энэ ханз нь шүү дээ. Энэ хакару гэсэн үг байхгүй. Хакару. Хэмжих гэсэн үг. Хэмжих. Японы хэлэнд ер нь хэмжих гэдгийг одоо монгол хэлэн дээр ч ялгаагүй. Бүх юм дээр хэрэглэж болдог. Тэгээ юу хэмжиж болох вэ хэдүүлээ? Өндөр намаа хэмжих, килограмм хэмжих, грамм хэмжих, юу гэдэг бүх юм хэмжих. Бүгдийг хакару гэж дууддаг. Гэхдээ ханзлууд нь өөр өөр байдаг. Юу хэмжиж байгаас шалтгаалаад. За жишээ нь хакару. За ийм нэг хакару байна. Ийм нэг хакару байна. За өөр бас ийм хакару байж болно. 4 төрлийн хакару байдаг үлээ. Нэлээ их байдаг шүү манайхаа. За тэгээд энэ ингээ бүгдээрээ хакару хэмжих. Өөр зүйлүүдийг хэмждэг. За энийг би дараа нь зааж өгье. Одоо хэдүүл энэ дээр удчих юм бол цаг нэлээ явж байгаа. За тэгэхээр үнэхээр бол хакару гэдэг нь хэмжих гэсэн үг шүү. Эднэрээ бүгдээрээ ингэ хакару гэдгээр уншнаа. Бүгдээрээ хэмжих гэсэн үг ээ. За тэгээд энэ дээр болохоор цусны даралтаа хэмжсэн гэсэн утгаар орж иж байгаа гэсэн үг. Ойлгомжтой тийм ээ? За энэ устгалаа би цаашаа явлаа.
За, кококара. 5 нь хэлж чинь тийм үү? За, кококара. Кококара миру юухи ва кирей да гэнэ. Юухи. За, энийг юухи гэж уншина. Юухи. Юухи. За, юухи гэдэг нь болохоор жаргаж байгаа нарыг хэлж байгаа маань хаа. Жаргаж байгаа нарыг хэлж байгаа. Энэ нарны ханз энэ тийм ээ. Энэ болохоор нөгөө нэг ю гата энтерч дордог үд гэхэд дордог ю орж ирж байна тийм. Тэгэхээр нар жаргахын ю тэгээд хи ю хи. Нар жаргах гэсэн. Тэгэхээр энэчнээс тэ нар жаргахыг харах нь үнэхэр үзэсгэлэнтэй л гэсэн утга санааг энэ өгүүлбэр илэрхийлж байгаа гэсэн. Ю хи. За тэгээд юби гэдэг чинь манайхан хуруу гэсэн үг шүү дээ. Юби хуруу, юби угаасаа биш. Ханз нь ямар байдаг вэ? Гарны ханз бичээд тэгээд ингээд тэгээд энэ урталтаа гарны ханз тэгээд юби буюу хуруу гэсэн үг тийм ээ. За бусд нь бол энэ гурав дээр байдаггүй өгнүүд ах. За цаашаа явъя. 6. そこに一人で行くのは難しいと思いますгинэ. За難しいгэдэг ханз нь ийм байдیں۔ Музукаши гэдгийг ханз нь ийм байдаг. За би ханзыг энэ чинь бүр томоор бичиж өгье манайха. Яаж бичигдээ юм бэ гэхээр за эхлээд зураг садлаа, 2 зураг садлаа. Төрөлжин зурлаа. Доошоогоо 2 1 2. За тэгээд дээрээсээ доошоогоо явууллаа. Тэгээд дараа буюу хин гэдэгт ордог ханзны зурлагтай ажиллагаа ингээ ороод ирчих. Ингээд музукаши гэдэг ханз үүсэж байгаа юм тийм ээ. За хэцүү гэсэн. Би нэг ажиллаж байхдаа тэр үед л надад хэцүү санагдажсэн. Ханз нь амар хэцүү юм байна. Би хэцүүгээ хэлчихсэн байхгүй. За музукаши хэцүү гэдэг ханз байна. За соконы хиторите икуно буюу тийшээ гэж ганцаараа явах юм бол музукаши то юмас буюу ганцаараа хэцүү гэж бодож байна гэсэн утгаар орж ирж байна тийм ээ. За итэл эхнээс нь явъя. За кибиши гэдэг бас үг байдаг. За кибиши гэдэг нь болохоор хатуу чанга одоо кибиши хитෝ гэхээр хатуу хүн гэж ярьдаг шүү дээ. Хатуу чанга хүн. Кибиши гэдэг дээр айгүй бол юм дээр ашигладаг. За ханзанаас ингэж харагддаг. Кибиши хатуу чанга гэсэн үг. Хатуу чанга гэсэн үг. За кибиши хитoo кибиши рүүрүү хатуу чанга рүүрүү буюу дүрм журам тийм ээ. За мизураши. За мизурашигийн ханз нь юм байдаг. Бас ороод ирж магадгүй манайхаа энэ гурав дээр. Хараад аваарай. Мизураши. За мизураши гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр ховор, ачаархалтай, сонирхолтой гэсэн утгаар гарч ирж байгаа тийм ээ. Ховор, ачаархалтай. Ховор тийм ачаархалтай зүйлэг мизураши гэж хэлдэг. Мизураши. За дараагийнх нь болохоор сабиши. За сабишигийн ханз бас ингэж харагддаг, бичигддэг. Сабиши гэхээр уйдгартай, ганцаардмал тий? Сабиши. Англиар бол sad гэж хэлдэгтэй. Сабиши. За ингэж орж ирж байгаа. Бас энэ ханзууд бүгдээрээ маш их ашиглагддаг шүү. За энэ өгүүлбэр дээр бол музукаши буюу 4 зүг байна гэж. За дараагийн хан. Накамура-сан кара шүчō no ken de o denwa ga arimashita. За энэ болохоор кен. За энийг бас манайхан чийжлэх хэрэгтэй. Кен. За кен гэдэг маань болохоор одоо ажил тий асуудал хэрэг энтер гэж орчуулагдаж байна. За бүр яг тэр монголоор тэр гэд хэлчихвэл жоохон өөр үг даандурчих гэдэг. Жишээ нь би нэг жишээ тайлбарлаж өгөх юм бол тий би нэг хүн лөө залгасан чинь за энэ дээр бичсэн байлаа тий Накамура-сан кара буюу Накамура-сангаас шүчөө буюу томилтоор явах кен буюу тэрний талаар тийм асуудлын талаар тийм ажлын талаар кен гэдэг тийм утгаар шүчөө но кендэ гэхээр тийм тий одоо томилт явах хэрэгээр томилт явах асуудлаар залгасан дэмагари машта гэхээр залгасан гэсэн утгаар орж ирж. Тэгэхээр Накамура-сан кара шүчөө но кендэ одэмага аримашта. За кен гэдэг маш их ашигладаг. Маш их ашигладаг. Кен. За энийг чиглэлд авчих хэрэгтэй гэж бодчих. За энийг шүчөө шүү. За энийг уншиж чадахгүй юм байна. Шүү жижиг цүү тэгээ шүчөө томилолт гэсэн үг манайхан. Шүчөө гэж томилолт гэсэн үг. Томилолт.
Энийг бас хэдүүлээ харах юм бол тэр чо гэдэг байгаа ханз нь угаасаа нагаын ханзаагааз бидний мэддэг. Тэгээ энэ чо гэдэг байгаа энэ ханз нь штэ тэ урталтай ийм зурлагтай тэгэхээр хойноо болохоор нагаын ханз орж ирсэн байгаа. Тэ. Тэгэхээр энд гол зурлага нь чо буюу нагай болохоор энийг ялгаагүй л хятад дуудлагаар нь чо гэж дуудаж байгаа юм баггүй. За дараагийнх нь 8. Коко одан сүрү токива кёцуките кодасай. Коко одан сүрү токива кёцуките кодасай. За одан гэдэг нь болохоор зам гарах гэсэн. Одан буюу зам хөндлөн гарахыг хэлдэг. Зам хөндлөн гарах. Одан манайха ханзыг нь хараад аваарай. Хоёрын зүг гэсэн үг. Модны ханз бичлээ урталтаа. Тэгээд энэ арталт нь шар өнгөний ханзаас киро буюу шар өнгөний ханз. Модны ханз бичлээ, шар өнгөний ханз бичлээ. Тэгээд энэ дан. Уудан. За коко уудан сүрүү Токио Кёцу гэдэг удаасаа ишигээ зам хөдлөн гарахтаа анхаараарай гэсэн утгаар орж иж байгаа гэсэн. За бусд нь бол нөх энэ гурав дээр үзээд байдаггүй. Юу н өгнүүд байна. Тийм болохоор шууд цаашаа явчих. За дараагийнх нь 9. За Мондай 2 л одоо хэдүүлээ орж ирж байна л та. За өмнөх нь болохоор хэдүүлээ ханц харангуйтай ханцны дуудлагын дугуулж исэн бол одоо болохоор хираганаг нь уншаад ханзыг нь олно гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол өгүүлбэрээ бүтэн уншсан дээрээ гэсэн үг тийм ээ. Тэгэхгүй бол адилхан дуудлагатай мөртлөө өөр ханзууд байдаг шүү дээ. Тэгэхээр бүтэн уншаад явцсан дээрээ шалгалтын дээрээ. За хэдүүл эхнээс нь явах юм бол 9. Курума кара дэте сото но кукио сутта гэж. Курума кара дэте сото но кукио сутта. За сүү гэж орж ирж ин л та. Сүү гэдэг ханз байгаа. Тийм ээ сүү. За сүү гэдэг нь болохоор та нарын хамгийн сайн мэдж байгаа магадгүй табако сүү байж магадгүй. Табако сүү гэдэг нь болохоор тамхи татах гэсэн үг тийм үү? Татах. Энэ сүү өөр бас нэг утга нь болохоор амьсгалах гэсэн утгатай. Энэ сүү гэж амьсгалах гэсэн утгатай. Нэгдүгээр бүлгийн үйл үг баггүй юу? Тийм болохоор жижиг зүү аваад та бичиж байгаа. Жижиг зүү аваад та бичиж байгаа. Нэгдүгээр бүлгийн үйл үг. Тийм болохоор жижиг зүү болж хуурж байгаа. За сүү гэдэг үг байх нь хоёр утгатай байх нь нэг нь болохоор амьсгалах, нэг нь болохоор сорох гэсэн утгатай. Тийм ээ. За куки гэдэг маань манайха агаар гэсэн үг. Агаар сайхан энэ төр гэл бид нэр ярьдаг шүү дээ Монголын агаар сайхан энэ төр. Агаарыг куки гэдэг байна шүү дээ. Куки. За эхнээс нь хэдүүлээ харъя. Энэ болохоор фукугийн ханз манайха. Фуку үлээх. Фуку буюу үлээх гэдгийн ханз. Үлээх. За энэ болохоор ёбу буюу дуудах гэдгийн ханз. Ёбу буюу дуудах гэдгийн ханз. Дуудах. Тийм ээ? За тэр урталтаа хүчи буюу юуны ханзтайгаа амны ханзтайгааз за тэгэхээр энэ юун дээр ч гэсэн амны ханз орж ирдэг. Сүүдэр ч гэсэн амны ханз орж ирдэг. Энийг хоорондоо сайн ялгааг сайн хараарай. Энэ нь болохоор ёбу буюу дуудах гэсэн үг. Энэ нь болохоор амьсгалах эсвэл сорох гэсэн үг. За дараагийнх нь энэ нь болохоор сакебу хашгирах гэсэн үг. Бүүн тусдаа бичигддэг шүү заяа. Энэ буруу хувирчиж. Сакебу хашгирах гэсэн үг. Хашгирах. Сакенда гэж яриад байдаг шүү дээ. Сакебу буюу хашгирах гэсэн үг. Тийм ээ. За тэр кукио сүү гэж хэлдэг байна. За дараагийнх нь 10. Аштано арбайто wa itsumon yori jikanга mijikai. За маргаашийн цагийн ажил маань одоо тий itsumon yori буюу дандаа байдгаас илүү богинохон цагаар ажиллаа гэсэн утгаар орж ирж байна тийм ээ. За мижикай гэдэг нь болохоор богинохон гэсэн үг тийм үү? Урт богинохон гэсэн үг. Тэгэхээр богинохны ханз нь энэ 3 мижикай богинохон гэсэн үг. Кай богинохон гэсэн. За дараагийнх нь хэдүүл энийг харъя. 4 нь болохоор осой. Со и. За нэг бол оройтох гэсэн үг. Нэг бол удаан гэсэн. Удаан.
удаан, осой. За дараагийн нагай буюу урт гэдгийг ханз байна. Нагай урт богинохон уртын урт нэгснэ мижикаийн эсрэг утгатай өгнө гэсэн үг. За дараагийнх нь болохоор хаяй буюу эрт гэдгийг ханз байна. Хаяй эрт гэртээ харих, орой гэртээ харих, эрт унтах, орой унтах гэдэгтэй чинь хоёр ашигладаг байхгүй юу? Оройд ч унтах тий. За дараагийнх нь 11 нь орж ирж байна. За 11 нь болохоор Кёва скоши ино чошига яку най гэж. За гэдэг маань болохоор манайха ходоод гэсэн үг. Ходоод. Гэдэг маань ходоод гэсэн үг. Тэгэхээр ходоодын байдал одоо тавгүй байна. Нэг өстө ходоод маань одоо өвдөд байна гэсэн утгаар орж иж байна тийм. За игийн ханз ямар эдэм бэ гэхлээр энэ 200. 200. За энэ тарилын талбайгийн доотлолд сарны ханз орж ирж байгаа. Инхээр ходоод гэсэн үг. Ходоод. Чошига яку най. За чоши гэдэг маань болохоор биеийн байдал сайн биш байгаа үед чошига яку най гэж агуух ашиглагддаг шүү. За биеийн байдал жаахан тиймхэн байгаа үед чошига яку най гэж агуух ашиглагддаг. За дараагийнх нь хэдүүлийн энэ эхнийх нь ханз нь ямар утгатай юм бэ гэхээр ката буюу мөр гэсэн утгатай байна. Ката буюу одоо энэ мөр ах нь шүү дээ. Ката мөр. За дараагийнх нь болохоор коши буюу одоо нуруу тий нурууны доод хэсгийг хэлдэг тий бүслэхий ууц нурууны доод хэсгийг коши гэж байгаа. Энэ ханз нь болохоор ингэж орж ирж байна. Сарны ханз орж ирээд эмэгтэй үеийн ханз орж ирж байна тий коши нуур гэнэ нуруу шүү. За дөрөв нь хада. За хада гэдэг маань болохоор арьс гэсэн үг тий арьс хада арьс бидний арьс. За дижгүй ах чинь. За 12 хэдүүл явъя. Соно ханашио ките миннага эгааоны ната. Эгао. За эгао гэдэг маань болохоор инээсэн гэсэн үг тийм. Гао. Гао гэдэг чинь болохоор као буюу нүүрний ханз штэ. Као гэдэг чинь нүүрний ханз. Гэдэг нь болохоор инээхийн ханз ахгүй. Тэгэхээр эгао гэхээр одоо тийм инээсэн гэсэн утгаарч эгаоны ната. Соно ханашио ките эгаоны ната. Тэгэхээр зөв хариулт нь 400 гэсэн үг. Эгао. Инээхийн ханзтай японочууд амирх вара гэж бичээд байдаг шүү дээ. Мессеж дээр инээхтэй. Вара гэж. Тэгэхэд энэ варагийн ханз, эгийн ханз орж ирдэг шүү дээ. Эгаогийн. Ингэ бичээд ч дээ. Энд ч үгүй тэр хүн инээж инэ гэсэн үг байхгүй юу? Хааха манай монголоор хааха гэж юм байхгүй юу? За тэгэхээр тэр яриаг сонсоод хүмүүс одоо инээсэн гэсэн утгаар орж ирж байна тийм ээ. Инээмсэглсэн гэсэн. За ийм юу байхгүй. Ийм үг байхгүй, зохиомжтой үг гэсэн үг. За энэ болохоор накигао гэж биш. Накигао. За накигао гэдэг нь болохоор уйлж байгаа царай л гэсэн үг байна тийм. Уйлж байгаа царай. Уйлж буй царай гэлж байгаа гэсэн үг. Наки гэдэг чинь бас уйлах гэсэн үг шүү дээ. Урталтай усын төсөлтэй. Каогийн ханзны юм байдаг шүү. За цаашаа хэдүүл явъя. 13 тийм ээ. За кокубан. За кокубан гэдэг маань болохоор самбар гэсэн үг тийм. Хар самбарыг хэлж байгаа. Тийм шоогоор бичдэг хар самбар. За тэгэхээр хар самбар гэхээр бас хэдүүл хар ханзал олох нэ. Тийм ээ. Хар ханзал олох нэ. Тэгэхээр энэ хар гэдэг ханзын нь шүү дээ. Хар гэдэг ханзын нь. За тэгэхээр тэгвэл бан гэдэг маань самбар гэсэн үг юм. За самбар нь болохоор манайха энэ урталтай модны ханзтай манайха хараарай. Модны ханзтай. Тэгэхээр юу гэдэг нь самбарыг модоор хийдэг гэж дотор төсөөлчих болох нь шүү дээ. Тэгэхээр энаараа модны ханзтай. Кокубан. Тэгэхээр энэ самбар руу хараарай гэж шүү дээ. Кокубан уу митекутас. За бусд нь ийм үг байхгүй. Энэ дуруу дээр. За 14-ийг хэдүүл харъя. Иппан текина гинэ. За сорева иппан текина кутуда домо буюу энэ тэрийг иппан теки буюу нийтлэг ерөнхий зүйл гэж бодож байна гэж. Иппан теки гэдэг нь болохоор нийтлэг ерөнхий зүйл гэсэн үг. Иппан теки. За энийг бол ханзын цээжлэхээс аргагүй 200.
Ипантеки. Ерөнхий нийтлэг гэсэн үг манайх. Ипантеки. Ерөнхий нийтлэг. За. За бусд нь бол ийм үг байхгүй байх гэж бодож чинь тэгэхээр цааш явъя. За одоо хэдүүлээ энэ чанаас юу Монday 3-аас юу хийх юм бэ гэхээр одоо та эдийн шинэ үгийг шалгана гэсэн. Шинэ үг нь хэр сайн байгаа. За бүрхнээс нь явъя л да өгүүлбэрийг унших шаардлага гарна тийм ээ. Танака-сан ва ваташи no мэй то кеккон шита но де ваташи ва дарарарани маримашта гэдэг магадгүй наримашта ха. За би те ваташи no мэй гэж орж иж ин тийм ээ. За манай ваташи no мэй буюу за манай үеэл охин гэдэг ч юм уу те. Үеэл сквал ач охин гэсэн утгаар орж ирдэг шүү. За үеэл охин. Сквал ачцээ охиныг хэлдэг санагдаж байна. Тэгэхээр Танака-сан манай үеэл юм уу за ачцээ охинтой суусан болохоор ваташи ва дарарарани наримашта буюу би тийм юм болсон гэж. Тэгэхээр бид хоёр юу болох уу? Юунууд болох уу? Шинсеки. За шинсеки гэж манайха хамаатан садан гэсэн. Хамаатан садан. Шинсеки. Хамаатан садан. Тэгэлээ харж байгаа бол эхнийх нь уяагийн ханзаагаад аав ээж гэдэг уяа. Уяа гэдэг чинь эцэг гэсэн үг шүү дээ. Уяа багаз тэгээ эн чинь шингээр дуудагддаг шүү дээ. Яагаад гэвэл атараши гэдэг юм ханцтай дурлага нь адилхан болохоор. Тэ? За атараши гэдэг дурдлагатай адилхан болохоор гол дурдлага нь адилхан болохоор хятад дурдлага нь адилхан байгаа шин гэдэг. Тэгээ шинсеки буюу хамаатан садан гэсэн утгаар гарч ирсэн. Хамаатан болсон гэж. За хэдүүлээ энэ өгнүүдийг тэгвэл монголоор орчуулад үзье л да. Фу ихэнх нөхөр хоёр гэсэн. Фу буюу эхнэр нөхөр хоёр гэсэн үг. За дараагийн хана канай эхнэр гэсэн үг шүү. За. Канай гэж зөвхөн одоо миний эхнэр гэсэн үг. Канай эхнэр миний эхнэр гэсэн үг. За кёдай ах дүүс гэсэн үг. Кёдай ах дүүс. Тэгэхээр бид нэр хүмүүсээс асуудаг штэ. За ихэс хідүүлээвэ ах дүү хідвэ. Ах дүү байгаа юу гэж асуудаг. Тэр чинь ах дүү дотор нь ч гэсэн эмэгтэй хүн орсон байдаг штэ. Тэгэхээр кёдай гэдэг нь өөрөө бас тий ерөнхийдөө бол одоо бид хідүүлээ кёдай тий гэд хэлэхээр ер нь бол эмэгтэй дүү ч юм уу эгч ч юм уу байгаа юу гэсэн бас утга санаа илэрхийлдэг шүү гэдгийг энэ ч хэлмээр нь кёдай тий маш их ашиглагддаг. За тэгэхээр зөв хариулт нь шинсеки буюу хамаатай садан гэсэн утгаараа орж ирж байна. За 16 киново эки де гакусей жидай но томодачи ни атте биккури шита гинэ. За өчигдөр экийн дээр өртөөн дээр сурагч байсан үеийнхаа найзтайгаа за магадгүй гинэт таарад гэж хэлэх гээд байгаа юм л та. Гинэт таарад биккури шита буюу гайхсан гэж. За цүйдэний гэдэг нь болохоор ташрамдан гэсэн үг. Одоо замаараа сквал тэгэх замаараа тэгэх ташрамд энэ төр гэсэн утгаар ажиж байна. Цүйдэний. За дараагийнх нь болохоор туузэн. За туузэн гэдэг нь болохоор мэдээж гэсэн үг. Мэдээж. Туузэн да юу? Мэдээж штэ надах чинь тий мэдээж. Туузэн. За дараагийн тамааны гэхээр хаяа нэг гэсэн үг. Хаяа нэг би жоохон тэгчих гээд байд юм а тий. Хаяа нэг би тамааны өндөөш дээр хаяа нэг одоо тасал хөдөлгөөн хийж байгаа гэдэг ч юм. Тийм ээ. За дараагийнх нь болохоор гүүзэн. Гүүзэн гэж орж ирээ. За гүүзэн гэдэг нь болохоор өстой жинхэнэ санамсаргүй гэсэн. Санамсаргүй. Гүүзэн буюу санамсаргүй гэсэн. Тэгэхээр би өчтөр найзтайгаа санамсаргүй таараад биккури штэ бүр гайхсаа гэхээр 400 байхгүй гүүзэн. Ханзан ийм байдгийг шүү за. Гүүзэн.
гүзэн. За. За дараагийнх нь хэдүүл арах юм бол сензай ва шүрүй가多いのでどれを買おうかдараараараа шимаа. За сензай гэдэг нь болохоор угаалгын нунтаг бодисыг хэлж байгаа. Угаалгын нунтаг бодис. За энэ болохоор шүрүй буюу түрүүний миний хэлдэг шүрүй гэдэг чинь болохоор төрөл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр угаалгын бодисын төрөл их болохоор дуурай буюу алийг нь авахаа эргэлцдэг гэсэн утга санааг энэ дээр орж ирэх гэдэг л да. Эргэлзэх. Тэгэхээр эргэлзэх гэдэг маань болохоор аль нь юм бэ гэхээр энэ маяо гэсэн үг. Маяо гэдэг үг л багхгүй юу? Маяо гэдэг юм нь болохоор өөрөө эргэлзэх тий эсвэл бас төөрөх гэсэн утгаар орж ирдэг шүү маяо гэж. Нэг нь болохоор төөрөх гэсэн үг, нэг нь болохоор эргэлзэх гэсэн үг. Алийг нь ахаа мэдэхгүй байх. Тэрийг эргэлзэхдээ маяо гэдэг байна. За замаа мэдэхгүй төөрхийг болохоор бас маяогаар хэлж болдог. За дараагийнх нь болохоор саваагүй. За энэ саваагүй гэдэг нь болохоор айгуу тийм чимээ шуугаа ихтэй шуугилдах гэсэн. Саваагүй гэж. Шуугилдах. Саваагүй. За би энийг болохоор хопол сурч байхдаа юу гэж хэлж ирсэн бэ гэвэл өөрөө саваагүй гэж манай монголчууд хэлдэг шүү дээ. Энэстэй айгу саваагүй шүү гэх. Тэгээ саваагүй гэдэг нь яг л тийм утгатай шүү дээ. Ер нь бол ийм тэ чимээ шуугаантай тийм хэлдэг шүү дээ. Тэгэхээр би тэрийг анх ингэж хэлж ирсэн. Тэгэхээр та ядаас тийж хэлж болно саваагүй. Шуугилдах. За дараагийнх нь болохоор утагав шүү. За утагав. За утагав гэдэг нь болохоор хардарч сэрдэх гэсэн. Утагатте маск гэл. Одоо шин би энийг хулгайч гэж би сэрдэж байна. Хардж байна. Тэг чи утагав баггүй юу? Ханд нь ингэж бичиж байгаа тий харж байгаа. Утагав хардарч сэрдэх гэсэн. За акиру. Акиру гэдэг нь болохоор уйдах. Нэг юм хэрэгсээр байгаа тэрнээсээ уйдсан. Залхсан гэсэн. Уйдсан залхсан. Одоо би өдөр алган нэг будаа ицээр байгаа тэрнээс бүр акита гэхээр бүр залхсан, уйдсан. Тэ? За эсвэл ажилласаа бүр уйдсан, залхсан. Нэг юм дандаа хийсээр байгаа. За тэрийг акиру гэж хэлж. За харж байгаа бол энэ таберыг ханзарч ирдэ шүү. За акиру. Акита гэлбэр амар хэрд юм аа. За дараагийн хэдүүл 18 руу явъя. За 18 нь болохоор ашины аог күцүүга нака мицкаранай. За аши буюу хөлөнд аав буюу таарах, күцүү буюу гутал, нака мицкаранай буюу ер нь ингээд олдохгүй байна гэж. Нака гэхээр ер нь олдохгүй байна. Тэгэхээр яг л одоо юу ч хэлэх гээд байгаа юм бэ гэвэл гутал нь хөлөнд яг таарах гутал гэж хэлэх гээд байна тийм. Хөлөнд яг таарах гутал. За хэдүүлээ эхнээс нь монголоор орчуулъя л та. Хаккири итдэг кутасай гэж ярьдаг штеп. Хаккири буюу тод. Тод хаккири. Яг таг. Хаккири. Тод одоо юу хий? Яг таг тод гэсэн утгатай хаккири итдэг кутасай гэл хэлж чадахгүй те тойруулаад ингэжээс хараад хаккири итдэг кутасай гэж хэлдэг байхгүй. Уккари. За уккари гэдэг нь болохоор санамсаргүй гэсэн. Уккари санамсаргүй анзаарахгүй. Уккари бас ямааштай бас санамсаргүйгээр марцсан энэ төргээ ашиглаж үлээд. За гаккари. За гаккари гэдэг нь болохоор урам хугарах гэсэн үг те. Гаккари шимаштай гэхээр яа би чамд урам хугарлаа шүү гэдэг шүү дээ. Гаккари. Урам хугарах гэсэн. За тэгвэл одоо энэ питари гэж үлдэж байна тий. За питари гэдэг маань болохоор яг таг. Яг таг. Хувцас энэ төр яг таарахыг питари гэж хэлдэг. Питари. Хувцас энэ төр таарах янз бүрийн юм бүр яг ингээл оруулаад таарахад питари гэж хэлдэг. Яг таг. За 19. 天気がいいので庭に洗濯物を За, эднэр энэ тий кобошта.
Энтергээд гарч ирж байна. За хэдүүлээ ихнээс нь орчуулад үзье. За кобошта. За кобосу гэдэг нь болохоор асгах гэсэн. Юм ууж агаад асгах ч юм уу тийм ээ. Кобосу асгах. Кобосу асгах. За энэ болохоор хосуу гэж хэлдэг. Хосуу гэдэг нь болохоор дэлгэж ингэж өлгөхийг хэлж байгаа. Хатаах, өлгөх, хувцаа ингэж өлгөхийг хэлдэг. Хатаах гэж өлгөхийг. Тэрийг хосуу гэж хэлж байгаа. Тэгэхээр 300 байна шүү дээ. Ханзан юм байдаг ба. Хосуу. Хувцсыг хатаах гэж нөө дээшээ өлгөхийг хосуу гэж хэлдэг ба. За дараагийнх нь болохоор агеру. За агемоно гэж ярьдаг ш та манайхан. Агеру гэдэг нь ханзан юм бит. Гарны ханцтай. Агемоно гэдэг нь тосонд шарсан зүйлүүдийг яриад байдаг те. Агеру гэдэг тосонд шарах гэсэн үг байхгүй юу? Агеру тосонд шарах гэсэн үг. Тийм болохоор комбини зарагддаг юмыг тэр агемоно гэж яриад байдаг байхгүй юу? Агемоно гэдэг чинь тосонд шарсан зүйлүүд байхгүй юу? За дараагийн нь мазеру гэдэг үг байна. За мазеру гэдэг нь болохоор холилдох гэсэн үг. Мазеру холих. Тэгэхээр сентаку моно хосуу гэхээр сентаку гэдэг чинь өөрөө хувцас угаахыг хэлж байгаа шүү дээ. Хувцас угаах. Тэгэхээр сентаку моно гэхээр угаасан зүйлээ өлгөх хатаахыг хосуу гэж хэлдэг байна шүү дээ. Өлөг. За энэ нива буюу хашаа гэсэн үг тийм. За тэгвэл хувцас угаахыг сентаку гэдэг юм бол гэр цэвэрлэхийг бол сууж исрүү гэдэг шүү дээ. Сууж исрүү. За дараагийн 20. За кёно бангохон ва морисан га ошиэте курета нихон риори но дараараро мите цукуримашта. За өнөөдрийн орон хоол морисан зааж өгсөн Япон хоолны ямар нэгэн юмыг хараад хийсэн гэж. Тэгэхээр хоолны юу хийн гэж ярьдаг вэ? За хэдүүлээ ихтэй харъя. Мессеж юу? Мессеж гэдэг нь зүгээр л уцаар явуулдаг мессеж штэ биш. Сайн буюу гарын үсэг гэсэн үг. За аннаунс зарлал, нэвтрүүлэг, мэдэгдэл энэ төр гэсэн үг. Зарлал, нэвтрүүлэг, мэдэгдэл энэ төр гэсэн үг. Решипи. Решипи гэдэг чинь манайхаа жор гэсэн үг байна. Тэгээ Япон хоолны жор хараад хийсэн гэж байна шүү дээ. Решипи, жор. Сүү тэдэн гараан тий тэр тэдэн тэр тийм тэгээ хийн гэдэг чинь решипи гэж ярьдаг шүү дээ. Решитэй андуурч болохгүй шүү манайхан. Ре гингүүтэй өөжт. Режи буюу режи тий. Тэгээ режи гэдэг чинь кас гэсэн үг шүү дээ. Манайхан юм бичүүлэг кас бидлээ хэдүүлээ юм өөртөө биендээ авчаад дараа нэг касн дээр очиод мөнгө төлөөд бичүүлдэг тий. За тэрийг режи гэж хэлдэг байна. Житэй шүү. Решипи гэдэг нь болохоор жор гэсэн үг. Жор гэсэн. За дараагийнх нь эйга но накани дараараа сүрүү дансэга чичини соккури дата. За энэ юу гэж байгаа юм бэ гэхлээр киноны дотор за тэр эрэхтэй автэ бүр соккури дата буюу бүр усны тусал шиг тийм мод адилхан байсан гэсэн үг. Соккури гэж. Усны тусал мэт адилхан байхыг соккури гэж хэлж байна. За тэгэхээр кинон дээр гарч ирж байгаа тэр эрэгтэй л гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр кинон дээр гарч ирж байгаа буюу тайз кинон дээр гарч ирэх дүр бүтээхийг юу гэдэм бэ гэхээр тоожо ширл. Тоожо. Энэ нөгөө ханзын харах юм бол эхнийх нь тоо буюу нөгөө авирах гэдгийг ханзаас ноборо буюу авирах. Тэгээ жо гэдэг газар тэгэхээр угаасаа энэ хүмүүс чинь тайз дээр гарч сквал юу гэдэг юм те. Ер нь ч тийм утгатай шүү дээ. Тайз дээр гарч үзүүлбэрээ үзүүлдэг, жүжиглсэн тоолдоо хийдэг тийм үү. Тэгэхээр тоожо гэдэг нь өөрөө ямар утгатай юм бэ гэхээр тайзан дээр эсвэл кинон дээр гарч ирэх зайсгүй дүр бүтээхийг хийдэг гэж. За кейжи. За кейжи гэж бас энэ гурав дээр агиух гарч ирдэг. Кейжи. За кейжи гэдэг нь болохоор зарлал гэсэн үг. Кейжи. Зарлал. Энэ тийм зарлал наацсан байдаг шүү дээ. Тэр кейжи гэж нэрлэдэг байна шүү дээ. За дараагийн нь болохоор шишүүцүү. За ши тэгээд шүцүү. За шишүүцүү гэхээр энэ гархан ханзаагаас зарлаг гэсэн үг байна. Орлого зарлагын зарлаг гэсэн үг байна шүү дээ. Ши шүцүү. Зарлаг гэсэн үг.
Шиш үзүү. Голоор зарлагын зарлага. За, хасъя. Гарал гэсэн үг. Одоо ямар нэг юмны гарал тий. Үүсэл гарал. Үүсэл хасъя. Эсвэл гарал үүсэл гарал гэсэн. За тэгэхээр мэдээж кинонд гарч ирж байгаа хүн эмчин тууж уу буюу номер 4 зөв байх нэ. За тэгээ цаашаа явах юм бол 大勢の前で歌うのは初めてだったので何々をした. За大勢гэж хэдүүлээс өмнөх хичээлдэр үтсэн тий. 大勢. Олон хүн гэсэн үг тийм үү? 大勢гэж олон хүнийг хэлж байгаа. Тэгэхээр 大勢の前でгэхээр олон хүний өмнө нь歌うのはбуюу дуулах нь初めてだったのでбуюу анх удаа байсан болохоор сандарсан гэж хэлэх гээд байна тий. Доки доки. Сандрах гэсэн үг. Зүрх түг хийж сандрахыг доки доки шта. Доки доки сүрүү гэж хэлдэг байна. Доки доки. За дараагийнх нь болохоор дабу дабу. За дабу дабу гэдэг нь болохоор ямар нэг юм ингэж томдох, шууд ашиг томдохыг хэлж байгаа. Шууд ашиг томдох гэж томдохыг хэлж байгаа. Үцэс ч юм уу тий. Дабу дабу. За дараагийнх нь гүү гүү. За гүү гүү гэдэг нь болохоор хурхирах гэсэн үг. Эсвэл гүн унтах гэсэн үг. Гүү гүү гэдэг нь хурхирах гэсэн үг, эсвэл гүн унтах гэсэн үг. За хэдүүлээ заа нэг өмнө хийчихсэн шүү дээ. Та нар сандын заа гэв. Заа гэдэг чинь болохоор ширүүн бороо орохыг хэлж байгаа. Ширүүн бороо орохыг заа гэдэг байх нэ. За дараагийн хэлбэл уншъя. ホテルで海側の部屋をしたが空いていなかった. За хотелийн буюу зочид буудлууд Умигава буюу далайн харагдах тал, далайн тал буюу далайн харагдах талын өөрөө за хүсэж исэн ч юм уу те. За нэг юм болсон чинь яасан айтина ката буюу сул биш байсан гэж тийм ээ. Тоосон биш байсан. Нэг аль хэдийн хүн захиалсан байсан. За хэдүүлээ энэ өнөөдөр энийг бүрчлэн эхнээс нь орчуулъя. Энэ натдаг гэдгийг хаз. Натдаг гэдэг нь болохоор зөвшөөрөх, ойлгох гэсэн. Зөвшөөрөх, ойлгох, натдаггүй шин маш та гэж айгүй хэрэг. Натдаггүй гэхээр зөвшөөрөх, ойлгох гэсэн. За би нэг ус уугаад. Одоо юу гэдэг юм те? Би хин нэгэнд учир шалтгааныг хэллээд тэр хүн намайг айгүй сайн ойлгоод миний учир шалтгааныг айгүй сайн ойлгоод миний байдлыг сайн ойлгох юм бол натдаггүй шин маш та гэж хэлэх юм шүү дээ. За, шоочи. За, шоочи гэдэг маань болохоор мэдэх, ухамсарлах, мэдэх энэ төр гэсэн утгатай байна. Ширүүтэй адилхан. Уусаа ширүүгийн ханд орж ирсэн байгаа. Гэхдээ шоочи гэдэг маань болохоор ер нь бол жоохон бичгийн хэллэг. Бичгийн хэллэг. Бичгэн дээр айгуух ашиглагддаг. Мэйл энэ төр шоочи ташин маштаг айгуух бичигдээд шүү дээ. За, дараагийн кюбо. За, кюбо гэдэг маань хүсэх гэсэн үг. Хүсэх, гойрлох энэ төр гэсэн утгатай. Кюбо. Хүсэх, гойрлох гэсэн утгатай. Кюбо. За дараагийн дөрөв нь болохоор жумби гэж юм тийм ээ. Жумби. Бэлтгэл гэсэн үгтэй. Жумби буюу бэлтгэл гэсэн үг. Бэлтгэл. Тэгэхээр энэ юу ч гэдэг юм бэ гэвэл хотелийн далайн талын өрөөг хүссэн боловч сул байгаагүй гэж хэлэх гээд байгаа болохоор 3 зүг баг. Кюбо хүсэх гэсэн. Гойрлох гэсэн. За дараагийн 24 нь Йороны нарото тонari no ie no ину ga дарарара no de urusaku te nakanaka nirenai гэж. За орой болохоор хажуутал тунари гэдэг юм ханзан байна. Тунари хажуутал гэсэн. Тонari no ie буюу хажуутлын айлын ину буюу нохой. За нохой яах вэ? Нохой хуцсан шүү дээ тий. Тэр хуцсан гэдэг үг л арах юм шиг байна. Нохой хус одоо хуцдаг болохоор Урусакутэй буюу чимээ шуугаантай наканака нэрэнай буюу огт өмдөж чаддаггүй гэсэн утгаар байна шүү дээ. Тэгэхээр хоэру гэдэг нь хуцах гэсэн үг. Хоэру хуцах. Энэ N3 дээр айгу харж ирдэ шүү. За.
Хоёр уцах гэсэн үг. За хибико гэдэг нь болохоор цуурай тахын тэр гэсэн үг. Хибико бас дуу муундар амиг орж ирд юм аа. Цуурай тах ямар дуун дээр орж ирээд гэдэг вэ? Хүмүүс амар сайн мэддэг Японы дуун дээр хибико гэдэг орж ирдэг. Цуурай тах гэсэн үг. За шаберу гэдэг нь болохоор ярих гэсэн үг. Шаберу ярих. Шаберу ярих. За дундару гэдэг нь болохоор хашгирч уурлахыг хэлж байгаа манайха. Энэ дунару гэдэг ханцтай байдیں۔ Хашгирч уурлах. Хашгирч уурлах. Дунару өөрийн гэсэн ханцтай байдаг. Би нэг ямар N3 дээр хэлээ харчин санагдаад хайн шинэ үгний ханзны зурлаган дээр энэ дунару хэдүүл GLPT дээр гарч ирсэн хэдүүлэн одуурлаж ажилласан. Хашгирч уурлах гэсэн үг. Угаасаа харах юм бол эхнийх нь окоро буюу уурлахын ханзах. Окоро буюу уурлахын ханзах. Дунару. Чижилчгүй зүгээр шүү. За энэ хичээл дээр шалгалан дээр бас орж ирдэг. За хэдүүлээ цаашаагаа явах юм бол за сүүлийнхаа нь тийм ээ. Кономичи ва семай но де май но курума о дарарара но ва кикен desu yo гинэ. За энэ юу мичи буюу зам семай но де буюу нэрхэн болохоор май но курума буюу урталт явж байгаа машина. За яах нь кикен буюу аюултай гинүү. Тэгэхээр машин урталт явж байгаа машина яавал аюултай байх уу? Гүйцэж төрүүлэх гэсэн үг те. За гүйцэж төрүүлэхийг болохоор юу гэх юм бэ гэхээр ойкос үг. Ойкос үг гэж гүйцэж төрүүлэх. Машиныг гүйцэж төрүүлж урдуур нь гарч явахыг хэлж ойкос. Ойкос. Гүйцэж төрүүлэх. За дараагийнх нь тоби дасуу. За тоби дасуу манай энэ нуурыг мэдчихэж магадгүй. Гив гинэд гүйч гарч ирэхтэй. Одоо тэгэхээр тоби дасууна гэдэг янз бүрийн Японы замд бичсэн байдаг штэ. Тэгэхээр хүүхэд битгий гив гинэд одоо тэгээ гарч ирээрээ зам дээр гүйч гарч ирээрээ. Тоби дасуу гэж гив гинэд гүйч гарч ирэх хэлдэг байхгүй. Тоби дасуу. Зам дээр ялангуяа амир бичсэн байдаг хүүхдийн зурагтай. За дараагийнх нь болохоор ошикому. За ошикому гэдэг нь болохоор чихэх гэсэн үг байна. Угаасаа осуу гэдэг чинь ингэж дарах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ошикому. Комо гэхээр илүү гүнзгий гэсэн утгаар орж ирж байгаа юм. Тэгэхээр ошикому гэхээр чихэх гэсэн үг. Чихэх. За тэгээ торикайру. За торикайру гэдэг нь болохоор одоо юу гэдэг зайгаа солих тий удирдлагын зайгаа хуучин аваад шинээр ингэ солихыг торикайру буюу солих шинчлэх гэсэн үг болж ирж байна. Торикайру. Тэгэхээр уртлын машиныг гүйцэж төрүүлж болохгүй болохоор хоёр нь тий. За энийг симбай гэж уншиж шүү. За ханзыг нь симбай гэдэг нь болохоор зай багтай гэсэн үг болж байна. За дараагийнх нь болохоор 26 орж ирж байна. Одоо хэдүүлээ арай төстэй үгийг нь олно гэсэн үг Монday дөрөвдөр. Төстэй үгийг нь олно гэсэн үг байна. За хэдүүлээ эхнийг нь харъя. Москоши жикан о атаеё то омоё гэж байна. За баг зэрэг тийм ээ цаг өгье гэж бодож байна. Өгье атаеро гэдэг нь болохоор манайха ер нь өгөх гэсэн үг байхгүй юу? Ханз нь юм бэ? Атаеро өгөх гэсэн үг. Тэгэхээр жоохон цаг өгье гэхээр өгөх гэдгийг юу японоор агеро тийм. За мурао авах, цукуру хийх, бүтээх, цукао буюу ашиглах гэсэн үг. За атаиро гэдэг нь өөрөө өгөх гэсэн үг. Тэгэхээр агеро гэдэгтэй адилхан болчихж байгаа. За 7 кокова куромага зүйбэн ойдэс. За зүйбэн гэдэг нь болохоор нилээд гэсэн үг. Нилээд зүйбэн ойдэс гэж нилээд их гэсэн үг. Тэгэхээр мотомо гэдэг нь болохоор хамгийн гэсэн үг байхгүй юу? Мотомо гэж хамгийн, best гэсэн үг. Тэгэхээр хамгийн болон нилээд гэдэг хоёр ч өөр утгатай шүү манайхаа.
Хамгийн хамгийн гэдэг чинь болохоор одоо тий энэ анги дундаас одоо хамгийн цэвэрчин хин бэ гэж ярьдаг шиг зүйбэн гэдэг нь болохоор нилээд буюу олон тооныг судах таахгүй юу. Тэгэхээр нилээд гэж хэлэхээр зөв хариулт нь хижооны болчих. Хижооны ой гэснэ. Хижооны чинь бас ерөнхийдөө л нилээд гэж судахаар чинь. За мама гэхээр яах вдэл мама тий мама. Яппари гэхээр яалтчгүй гэсэн. Яппари гэхээр яалтчгүй гэсэн үг. Яппари соода нэ гэхээр яалтчгүй тийм байх шүү гэд маш их ашигладаг штэ. За дараагийнх нь нимоцу но нимоцу ва шитэно башони оите кудасай. За, нимоцу буюу ачаа гэсэн үг тийм үү? Нимоцу ачааг шитэй гэдэг нь болохоор одоо цаанаас нь зааж өгсөн гэсэн үг тийм ши. Ши гэдэг чинь хурууны ханц штэ. Юбигийн ханц, хуруу гэдэг ханц. Тэ гэдэг нь тогтоох гэдэг ханц тийм үү? Тэгэхээр хуруугаараа тогтоосон буюу нэгсэндээ цаанасаа шийдсэн, цаанаас нь заагаад өгсөн гэсэн утгаар. Цаанаас нь зааж өгсөн башооны буюу газар ойто кудасай буюу тавиарай гэж. Тэгэхээр нимоцу ва шитэно башони ойто кудасай гэхээр цаас нь зааж өгсөн гэхээр кимерарета буюу шийдэгдсэн, тогтоогдсон, заасан гэсэн утгатай адилхан болчих. За айтеру гэхээр энэ болохоор одоо хүнгүү байх, сул байгаа энэ гэсэн утгаар орж ирж айтеру. Коносеки ва айтемас гэж айгүй хэрдэг штэ. Энэ секи буюу энэ суудал хүнгүү байгаа энэ гэж ярьдаг штэ тий. За чикаку гэхээр ойрхон гэсэн үг, хока гэхээр өөр бусад гэсэн үг. Чикаго гэхээр ойрхон гэсэн үг, Хоккайдо гэхээр өөр бусад гэсэн үг. За цаашаа явъя. 29. Ямата-санの話を聞くまでは不安だった. За Ямата-сангийн яриаг сонсох хүртэл бол айгүй фуан буюу сэтгэл тогтургүй байсан. Тэ сэтгэл түшсэн, айсан гэсэн утгаар сөрөг утгаар орж ирж. За тэгэхээр энэ маань ямар утгатай адилхан юм бэ гэхээр шимпай санаа зовж исэн. Шимпай гэсэн санаа зовх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гурван зөв баггүй шимпай датта буюу санаа зовсон гэж. За сансэй гэдэг үг байна. За сансэй гэдэг нь болохоор зөвшөөрөх гэсэн үг. Сансэй гэдэг нь болохоор зөвшөөрөх гэсэн үг. Би санал нэгж чинь зөвшөөрч чинь гэж орж иж байгаа. Сансэй. За дараагийн тайхин. За тайхин гэдэг нь болохоор хэцүү гэсэн үг. Хоёр утгатай байдаг байхгүй тайхин гэдэг маань өөрөө нэг нь болохоор хэцүү гэсэн үг. Тайхин дэснэ гэхээр өөстэй хэцүү зүйл болсон байх шүү гэж ашигладаг. Тэгэхээр тайхин исогаши гэхээр одоо айгүй хэцүү айгүй маш исогаши буюу маш завгүй гэж орж ирдэг тайхин. Тэгэхээр тайхинд хоёр утгатай. Нэг нь болохоор зүгээр үгээр ашиглаж байна. Тэгээ тайхин дэснэ энэ гэдэг. Нэг нь болохоор үгтэй хамт итэмийн нэртэй наадмын нэртэй хамт илүү хүч төрж орж тий тайхин исогаши энтертэй орж ирдэг. За хантай. За хантай гэдэг маань энэ сансэ гэдгээсээ бусад нэг юу ахгүй. Эсрэг үг. Тань ч одоо өнөөдөр яс өмнөх хичээлдээ дандаа ингэж ярьцсан, ингэж өршлөөд ярьцсан чи ядарч шүү. Хантай. Ингээ бичиж өгцөө. За хантай гэдэг маань болохоор санал зөрөх буюу санал нийлэхгүй байх гэсэн үг. Хантай. За дараагийнх нь 30 скетчюр ва за каваи санны хийдэг удаасаа. За скетчюр буюу скетчюлийг те за төлөвлөгөө цагийг бол каваи санны хийдэг удаасаа гэж. Тэгэхээр хэдүүлээд скетчюл буюу нэгсэндөө календар те төлөвлөгөө гэхээр төлөвлөгөө гэдэг үгтэй адилхан байгаа учраас ётэй төлөвлөгөө гэсэн үг. Ётэй төлөвлөгөө гэсэн үг. За өөр өгнүүдийн хэдүүлээ орчуулах яриката хийх арга гэсэн. Корено яриката вакаримасу ка? Тэ жишээ нь хийх арга. Лию учир шалтгаан. Учир шалтгаан. За икиката гэдэг нь болохоор явах арга. Одоо юу гэдэг очих арга зам, явах арга зам. Яаж явах те явах арга зам. Яг яаж явах. Икиката буюу явах арга замыг хэлж байгаа гэсэн. За
Саадажгүй байх гэж байна. Тэгэхээр скежүрөө хтой хоёр маань адилхан хтой байх нь шүү дээ. За тэгээ Мундай 5 хэдүүл орж ирж байгаа. За Мундай 5 дээр болохоор энэ өгүүлбэрт зөв ашиглагдсан. Өгүүлбэрийн хэдүүлээ олно гэсэн үг. Зөв ашиглагдсан. За хаттын гэдэг маань өөрөө хөгжил гэсэн үг. Хөгжил гэсэн үг. Тэгээ юуны хөгжил байдгийг те улсын хөгжил те тэгээ янз бүр техник технологийн хөгжил энэ төр гээд хаттан гэдэг нь хөгжил гэсэн утгаар орж ирж байгаа. За тэгэхээр хэдүүлээ эхнийг нь харъя л да. За Майяса Жокинго Цуцукетара Кенкого хаттын сүрүүд арав. За Кенко буюу миний эрүүл мэнд хөгжинө гэсэн юм ярихгүй шүү дээ. Миний эрүүл мэнд хөгжинө гэсэн юм. Эрүүл мэнд дээр энэ үгийг ашиглахгүй гэсэн. Дараагийнх нь тереби де шоукай сарета кара кономисе ва кеконо сууга хаттын шта. За энэ хаттын шта гэж хэлэхгүй л дээ. Энийг хөгжсөн гэж хэлэхгүй шүү дээ. Дэлгүүрийн үйлчлүүлэгчний тоо нэмэгдсэн фуэта гэж хэлнэ шүү дээ. Фуэру. Тэгэхээр энэ биш гэсэн. За дараагийнх нь Хаяши-сан ва чугакко но токи сейсекига кюни хаттын шта суудаг. Сейсеки буюу дүн гэсэн. Дүн гинэд хөгжсөн гэж байхгүй шүү дээ манайха. Тэгэхээр биш. Дөрөв нь кономачи ва рикшитки. Рикши гэдэг ханзагаас манайха түүх гэсэн. Рикшитикийн татэмоно. За татэмонога оку канкочи тоште хаттын шта гэдэг. За хэдүүлээ уншаад үзье та. Кономачи ва энэ хот бол рикшитикина буюу одоо турсгалт түүхэн турсгалт татэмоно буюу байрлалаа их болохоор канкочи буюу жуулчлалын бүс гэдгээрээ тий хаттын шта китаб буюу хөгжиж ирсэн гэж. Өчөж ирсэн. Тэгэхээр 400 баг. За манай хаттын гэдгийг ингэж бичиж шүү. Ха жижиг цүү тэгээд тэн. Хаттын. Хаттын. За маш их ашигладаг үг байна. Хөгжил. За дараагийнх нь даку гэдэг ханз байна. За даку гэдэг үг маань болохоор тэврэх гэсэн үг манайха. Ингэртэй тэврэх гэсэн. Ямар нэгэн амтай зүйлийг ингэртэй тэврэх, хүүхдээ ингэртэй тэврэх, нохоо ингэртэй тэврэх, даку ингэртэй тэврэх гэсэн. Тэгэхээр хэдүүлээ ингэртэй тэврэх гэдэг үгийг мэдчихэж байгаа юм чи одоо энэ бүтэн унших шаардлага байхгүй юу? Шаардлага байхгүй. Хангачите дайте кабани ирэта гэж байна. Хангачи гэдэг чинь нөгөө нусны алчуур хэлж байгаа. Жижиг японочууд амар хэрэглэдэг. Тэгэхээр нусны алчууранд боогод гэж хэлэх гээд байна л да энэ. Гэхдээ даку ч өөрөө тэврэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ биш. 生まれた子を初めて抱いたとき、とても小さくて軽いと感じた。Төрсөн хүүхдийг анх удаа тэврэхэд маш жижигхэн бөгөөд хөнгөн байсан гэж. Тэгэхээр дайто то гэхээр энэ манайхан зүг багаас хүүхэд төрж байгаа. Хүүхдийг тэвэрж байгаа тийм үү. Тэгэхээр хэдүүлээ амьтай зүйлийг тэврэх, ингэртэй тэврэх үеийг даку шилжиж байгаа. За хуучоо тий. Хуучоо гэдэг чинь манайхан утга гэсэн үг шүү. Би бол бүтэн уншихгүй хаастай тий. Угаасаа энэ үгнүүд яг л тэр үгнүүдтэй хамт ордог гэсэн тийм үгнүүдийг мэдж байгаа болохоор бүтэн унших шаардлагагүй болчихж байгаа юм л та. Одоо жишээ нь энийг бол та шууд зүгийг нь олчаад яйл болох цаашаа явцсан дээр цагаан хийн бол. За умаарэ юу лээ? Хоочо шикари дайте сакано кита. Шикари дайте биш, шикари мутте гэж хэлэх байхгүй юу? Айгуу сайн бариад гэж тий. Утгаа айгуу сайн бариад гэж хэлнэ шүү дээ. За химоде дайта гинэ. Хонья заshi химо гэдэг нь болохоор химо гэдэг чинь уяа тий. Уяагаар одоо боссын тэр гэж хэлэхэд байгаа юм билгүй. Тэгтээ такуугаар хэлв. За дараагийнх нь. За дараагийнх нь болохоор генрио буюу түүхий гэдэг ханз байна манай. Генрио түүхий. Тэгэхээр түүхий гэхээр яах нь хэдүүлээ дараа нь хэлбэрийг өөрчлөөд өөр юм хийх нэ шүү дээ. Энэ түүхийдийг ашиглаад те. За хэдүүлээ харъя л та.
Кококара Миеру Кишки генерионы штэ. Тийм ээ? Гэт ингээд нараа Кококара Миеру Кишкио генерионы сүрэг гэж байхгүй шүү дээ. Кишки гэдэг чинь болохоор ойр хайв одоо үзэмж гэсэн үг шүү дээ. Үзэмжийг түүхий ид болгоно гэж байхгүй. Тэгэхээр шууд худлаалчих. За ККО генерионы сүрэг гэж байхгүй шүү дээ. КК буюу туршлагыг түүхий ид болгоно гэж байхгүй шүү дээ. Шосэцүү. Шосэцүү о генерио гэж та нар уран зохиолыг түүхий ид болгоно гэж байх уу? Байхгүй шүү дээ. Дөрөв нь шиг гёнио о генерионы шүү дээ. Зүг байгаа ч одоо. Сүг түүхий ид болгоод чизуя батага цукураараймас. Тэгэхээр дөрөв зүг. Чизу буюу бяцлаг болгон баттар буюу маслыг цукураараймас буюу хийгддэг гэж. За цаашаа явах юм бол 34-д ижио гэдэг ханз байна. За ижио гэдэг маань болохоор хэвийн бус, ердийн бус гэсэн үг. Ердийн биш, хэвийн бус, ижио. За хэвээ ихнээс уншаад үзье те. 今年の夏は異常な暑さでエアコンがよく売れたそうだ. Үрээрүү зарах гэдэг ханц ч юм байна те. За энэ жилийн зун ижиона буюу одоо те тийм хитрхи одоо сонин хачиралтай ердийн биш халуун болоод AC айгүйх зарагдсан гинэ гэж зарагдж чадсан гинэ. Энэ яг нөгөө нэг хэдүүлэнгийнхаа сайн Монгол цас ордог чинь хэвийн зүйл биш шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ ижиона ацуусаа гэдэг нь болохоор тийм хэвийн биш халуун, хитрхи амир халуун гэдэг ч юм уу тийм утгаар орж ирж байгаа. За ингэж хэлж болно манайха. Ижиона ацуусаа гэж хэлж болох юм. Тэгэхээр энэ нэгэн зүг байхгүй. Ижиона ацуусаа буюу нэгэн зүг гэсэн үг. За дараагийн соноёрми аканадоны ижиона иро гэж хэлэхгүй л дээ. Хэвийн бус иро гэж хэлэхгүй шүү дээ. Хэвийн бус өнгө гэж байх уу? Байхгүй. Хэвийн бус канжи гэж байх уу? Байхгүй. Хэвийн бус сайз. Хэвийн бус сайз. Энэ өгүүлбэрийг уншихаар ихч те. 姉の靴は私とは異常なサイズなので 違うサイズгэж хэлэх байсан юмыг ижиона буюу шал өөр юм болчих. Тэгэхээр бодлооч. Тэнийг зөв. Энийг ижио гэж үшиж шүү за. Ижио. Бисээ бичиж өгснө энийг. Тэгээд жио. Ижио. Тийм ээ. За дараагийн ханаг болохоор касанаро гэдэг ханз байна. Давхцах гэсэн үг. Дээрээс нь давхцах, эсвэл дээрээс нь давхарлах гэсэн үг. Ямар нэг юмыг давхарлах. За тэгэхээр хэдүүлээ харъя. Давхарлах эсвэл давхцах гэсэн үг шүү заяа. За тэгэхээр хэдүүлээ харах юм бол A銀行とB銀行が重なって新しい銀行ができました. A болон B банк нь давхарлцаад гэж хэлэхгүй л дээ. За дараагийн нь болохоор накамага касанаримас. Накама гэдэг нь болохоор тотно гэсэн үг. Энэ юу хэлэх гээд байгаа хэдүүл уншаад байгаа. Ваташи тачи но кенкю кай ни райгицу кара атараши накамага касанаримас гэж хэлэхгүй шүү дээ. Накама буюу шинэ одоо тэг гişүүд ирнэ, нэмэгднэ гэхээр энэ хэлэхгүй те. За кодомонот ондо кай га тайсэцүна кай то касаната мини икенай гинэ. За хүүхдийн спортын өдрөлгөтэй миний чухал хурал давхцаад мини икенай буюу явж чадахгүй, үзэхээр явж чадахгүй хэр 3 хэлбэл зүг болчих юм л та. Касанаро буюу давхцах, 2 ажил давхцаад гэж. За эсвэл ямар нэг юм өөрөөс нь ингэж дээрээс нь давхарлах гэж бас орж ирж байна шүү за. За чокинга такусан касанаттара курумаа каото мотеро. Такусан касанаттара гэж хэлэхгүй л дээ. Одоо чокин гэдэг нь бол энэ нөгөө чоконы шанс шүү. Хэдүүлээ түрүүн чокин гэдэг үзсэн шүү. Харсан тий мөнгө хадгалах. За чокин такусан касанаттара гэж хэлэв. Тэгэхээр 300 байсан шүү за. За одоо энэ хэлээд хэдүүлээ бөмбө ороод ирж байгаа.
бумпо буюу дүрм ороод ирж байгаа юм. Зя. Тэгвэл эхнээс нь явъя тийм ээ. За нэг нь ангид гэж юм. За, кёшицуで先生、スピーチ大会の申し込み書を書いてきました。書き方がよくわからないところんですが、ここの書き方、これ大丈夫でしょうか? За, юу гэж байгаа юм бэ гэхэл за багшаа тийм. Багшаа спич тайкай буюу за ихтгэлийн тэмцээнд Моши Комио Кайте Кимашта буюу бүртгүүлэх хуудсанд нь бол тэг биччихэд бүртгүүлчихэд ирсэн. Какикатага yoku wakaranai токорон дэска буюу одоо яг яаж бичгийг сайн мэдэхгүй байна гэж тийм ээ. Яг яаж бичгийг сайн мэдэхгүй байна. Kokon no kakikata wa буюу одоо энэний ингээ бичих арга нь энүүгээрээ зүгээр үү? Би өөр ингэ бичсэн байгаа юм шүү дээ. Яг ингэ бичсэн юм ингээ харуулж байгаа юм байна шүү дээ. Ингээ бичсэн байгаамаа. Яг ингэ бичсэн ингэ зөв юм болов гэж хэлэхдээ коредэ дайшибо дэсу гэж хэлдэг шүү дээ. Коредэ дайшибо дэсу. Яг ингэсэн нь бол зүгээр үү гэдэг. Тэ коредэ дайшибо дэсу гэж орж шүү дээ. Коредэ дайшибо дэсу. За дараагийнх нь. Хоёр нь Китаямашино хомо пэйжтэй. За нэг вебсайтн дээр хан тэ нэг хотын. Одоо 7 сарын 25, 26. За би Японд уншия. 7月25日、26日の2日間、北山公園夏や祭りが行われましたгинэ. За 7 сарын 25, 26-нд хоёр толгойн турш ийм газарт Нацуу Мацури буюу зуны Мацури фестивал зохион байгуулагдсан. Нийт тооттой гэдэг чинь хувьд гэсэн үг шүү дээ. Ваташины тооттой гэхээр миний хувьд гэсэн үг тийм ээ. Анатаны тооттой гэхээр чиний хувьд гэсэн үг тийм ээ. Биш. Хувьд гэсэн үг байхгүй. Миний хувьд бол тийм ээ. Чиний хувьд бол тийм ээ. Ярддаг шүү биш. Тааштай. Нийт тааштай гэхээр зориулж гэсэн үг л дээ. Зориулж. Хэдүүл ямар үгэн чи хайх гээд байгаа юм бэ гэвэл нэг гэсэндээ хэдүүлээ. Одоо энэ газарт тийм зохион байгуулагдсан. Монгол хэлнээр бол дээтэй нөхцөл хайгаад байгаа юм байхгүй. Нийт цүйтэй гэдэг чинь талаар гэсэн үг шүү дээ. Монгороо нийт цүйтэй гэхээр Монголын талаар гэсэн үг шүү дээ. Монголын талаар. Тэгэхээр биш. Ни ойтэй гэж хэлдэг юм байна. Ни ойтэй. Кои ни ойтэй буюу энэ газарт гэж хэлэхдээ ни ойтэй гэж дүрм ашигладаг. Энийг бол би энэ хоёр заадаг байхгүй. Энэ дээр л ороод ирчих. Ни ойтыг би та хэдэд энэ гурав дээр зааж байгаагүй баха. Зя. За цаашаа явъя. 3. 私は誰? 親切で優しい兄をとっても尊敬している. За би эго юу гэж сайхан сэтгэлтэй. Ясаши анио буюу ясаши сайхан сэтгэлтэй ах ягаа ч гэсэн эго их одоо хүндэлдэг ээ. Тийм ээ? За тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр би хинт ч гэсэн гэж хэлэх гээд байгаа юм байна л да. Би хинт ч гэсэн сайхан сэтгэл гаргадаг. Би өөрийнхөө ахыг хүртэл маш их хүндэлдэг гэсэн утгаар орж ирж. Хинт ч гэсэн. За ни даке гэж дарааны даке гэхээр ийм өгүүлбэр дарааны даке гэдэг үү байхгүй хаа. Дарэ кара даке хинээс зөвхөн биш байхгүй. Кара демо биш. Тэгэхээр энийг хүн ингэж хэлэх гээд байгаа штэ. Би бол хиндэж сайхан сэтгэлтэй. Хиндэж буюу би надаас гарч байгаа сэтгэл биш үү тий. Тэгэхээр дарааны демо болчиход байна л та тий. Би хиндэж байсан шин сэцүү буюу сайхан сэтгэлтэй гэсэн утгаараа нийт юм болчих. Дарааны демо. За дараагийнх нь 4. Кёшицу де ангид синсэ багш. Райшу но жугё де коно принт о цукаимасу кара мотте китте кудасай. Энэ бол амархан тий. За дараа 7 хоногт жугёдоны протон цукаимасу кара юун дээр хичээл дээр энэ принто буюу энэ цаасыг гэсэн үг л дээ. Энэ материалыг ашиглах болохоор заавал авчраарай гэж хэлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр канара зүү тий. Канара зүү.
За гიშтэй гэдэг нь болохоор яасан ч гэсэн. Гიშтэй басурээр арена гэхээр яасан ч мартаж чадахгүй. Гიშтэй басурена гэхээр яасан ч мартахгүй. Гიშтэй гэдэг нь яасан ч гэсэн. Хижооны дэдвэлээ үтсэн шүү дээ. Түрүүнтэй хижооны гэдэг нь маш гэсэн. Маш. Маттаку гэдэг нь болохоор маттакуг юу гэж тайлбарлах юм бэ? Маттаку гэдэг нь болохоор бүхэлдээ энэ төр гэсэн утгатай. За манай бүхэлдээ маттаку бүхэлдээ энэ төр гэсэн утгатай. За идэвхтэй тааш явчих. 友達の結婚式に招待されたが出張があって行けないね. За, 友達の結婚式буюу найзынхаа гэрлэх ясал дээр шуутай сараад буюу өргөцсөн ч гэсэн шүчөөга атте буюу одоо томилолт гэдэг үг түрүү гарч ирсэнтэй. За энэ чи дахиад гарч ирж байна. Томилолт гарч ирээд за яасан ч явж чадахгүй нэ гэсэн утгаар гарч ирж байгаа юм шиг байна. Икэнай гэдэг нь явж чадахгүй. Яасан ч явж чадахгүй. За, цүй гэдэг нь болохоор гинет цүй гинет энэ гэсэн утгаар гарч ирнэ. Гэтэ энэ дэр биш. Секаку зарим гэсэн утгатай секаку шта ноны секаку ятта ноны зарим сорэ ходо тэрэн шиг тийм юм шиг биш болж байгаа. Тэгэхээр доош тэмо икэнэ буюу одоо яасан ч явж чадахгүй нэ. Тий одоо явах хамаг юм л бодлоо. Гэхдээ доош тэмо икэнэ буюу яасан ч явж чадахгүй нэ. Би бол зөндөөл бодож үзлээ. Арга чарга хайж үзлээ гэсэн тийм нюанс таахгүй. Доош тэмо. Тэр 5-ын 1 зөв гэсэн. За дараагийн хан. 私の応援しているヤコ選手が、түрүүн бидний үздэг хан зэн тий, 肩の怪我のダラララ、しばらく試合に出られなくなった. とっても心配だげね. За, миний одоо тий дэмждэг,応援しているгэж дэмждэг гэсэн үг. Оин гэж манайхан дэмждэг гэсэн үг. За тэгэхээр ваташи но оин штэ рүү буюу миний дэмждэг якью сеншу буюу бейсболын тамирчин байх нь шүү дээ. Якью гэж бейсбол гэсэн үг, сеншу гэдэг нь тамирчин гэсэн үг. За миний тамирчин ката буюу мөрний гэмтлээс болоод гэж хэлэх нь шүү дээ. Мөрний гэмтлээс болоод шибараку буюу нэг хэсэгтэй гэсэн үг. Нэг хэсэгтэй шиай гэдэг нь болохоор тоглолтод тэмцээнд одоо орч чадахгүй болсон. Тэгээд үнэхээр санаа зовж байна гэж. За тэгээ нурууны юу лээ? Мөрнийхөө гэмтлээсээ болоод тэгсний төлөө мөрн гэмтсний төлөө энэ төр гэж орчуулдаг гэсэн үг. Тэгэхээр кегано тамэни гэж 4 зөв шүү. За 4 зөв. Кегано тамэни буюу кега буюу нэр үний ардаас ноо аваад тэгээ тамэни авчаа. Түрүүн бол хэдүүлээ нэг өөр юм тамэни үзсэн шүү дээ. Тэр чинь болохоор үйл үний ардаас шүү тамэни авч байсан шүү дээ. Нару тамэни гэдэг тань санаж байна уу? Ишаны нару тамэни гэдэг. Энэ дээр болохоор нэр үний ардаас тамэни. Чи урчин шалтгаан тайлбарлаж байгаа. Текстийн төлөө тэгэхээр болсон. Нурууны гэмтсний төлөө оролцож чадхааргүй болсон. За Йоны гэдгийн өмнө нь ер нь бол чадамжийлбэр авдаг. Йоны бол биш. Ипоте гэдэг нь болохоор эсэргээрээ гэсэн. Нөгөө талаар гэсэн. Точиуте гэхээр дундаас нь гэсэн. Дундаас нь гэсэн. За дараагийн хан. Хаиша. За шүдний юмч. Хао. За дараараа нийтдээ шимао то хамушиになりやすくなります. 寝る前にきちんと磨くようにしてください. За磨くгэж зүлгэх гэсэн үгнийхээс нь шүд угаахыг мигаку гэж нэрлэдэг. Мигаку. Энэ юу гэдэг байгаа юм бэ гэхлээр шүдээ угаахгүйгээр унтчихвал гэж байгаа. Нийтээ шимаавд. Унтчихвал айгу хурдан хорхоод наа гэж. Нэрүү майны буюу унтахаас өмнө сайн шүдээ угаахыг хичээгээрэй гэж. Тийм ээ. Тэгэхээр энэ чинь хэдүүлээ юу ч арах гээд байгаа бэ гэхээр шүдээ угаахгүйгээр унтвал гэдэг. За угаахгүйгээр гэж чинь тийм үү. Тэгэхээр үгүйсэж штэ угаахгүйгээр. Тэгэхээр энэ алин зөв юм бэ гэхээр угаасаа энэ биш мегайтэй биш энэ таби биш таби гэдэг чинь тийх бүрт ингэх бүрт гэсэн. За мегаканакте
Буюу тийм байхгүй болохоор болчих жоох байхгүй юу? Шүдэ угаахгүй болохоор үнд чухал гэхээр сэн сонсоод байгаас тий. Тэгэхээр шүдэ угаахгүйгээр гэдэг нь энэ арга мигаказуни мигаказуни эн чинь мигаканайдэ гэдэгтэй яг адилхан байхгүй. Найдэ гэдэгтэй яг адилхан. Гэтэ зүүнний гэдэг нь арай бичгийн хэлбэр. Мигаканайдэ гэдэгтэй яг адилхан. Сия. За тэгээ цаашаага явъя. Чи ямар их юм бэ? Тэгтээ амжих нь. За 8. Нема буюу уцаар гинэ. Моши моши хаяши-сан има чото ii гинэ. За сайн байна уу? Хаяши-сан одоо ингэж жоохон ярьж болох уу гэсэн чинь. Гүмэн. Коре кара дарарара. А то こっちから電話するねгинэ. Юу ч юм бэхээр уушлаарай. За яг одоо ингэх чинь нэг юм хийх ч юм байна те. Би дараа нь чам руу залгая гэж. こっちからбуюу надаас залгая гэж юм тийм ээ. За тэгэхээр би яг одоо гарах чинь гарах байдалтай байж байна гэсэн юм ярих гэдэг нь шүү дээ. Коре кара одооноос яг гарах чинь. Дэ какеру токоро нанони. За энэ нанони болчохоор тийм байтал болчих шүү дээ. Би яг гарах гэж байтал гэж хэлэхгүй. Хоёр дэ какетиру токоро нанони ерөөс орохгүй. Нанони гэдэг чинь болохоор би бол яг тэгэх гэж байтал тэгчихлээ. Би бол хичээл аягүй сайн хийцэн байтал наноны миний хүссэн шиг дүүр дүү гарсангүй гэдэг дээр орж ирдэг байхгүй юу. Тэгэхээр энэ дакара хоёр л байгаа. За имакара де какеру токоро дакара имакара де какетиру токоро дакара. За одоо коре кара гэхээр үүнээс хойш гарах гээд байгаа шүү дээ. Ирээдүйн цаг яриад байгаа. Одоо яг гараагүй шүү дээ. Яг одоо ингээ гарах гэж байна. Ирээдүйн цаг яриад байгаа. Хэрвээ энэ яг одоо гарч байна гэдэг энэ ч хэрвээ има гэдэг үг байсан бол дөрөв зүг байх байсан. Яг бол Т рүү байгаа болохоор. Т рүү үдчих одоо цаг штэ. Үйл үгийн үндсэн хэлбэр аваад токоро авахаараа ирээдүйн цагийг хэлдэг шүү дээ манай хаа. Тэгэхээр 3 зүг. 3. Зя дараагийнх нь мичидэ гэнэ. Сумимасен. За, Хигаши Тошиокаго Сагаште ирүүн дэсэ ка. За, уучлаарай. Хигаши гэдэг нэртэй номын сан хайж байгаамаа гинэ. Сагасу гэдэг нь хайх гэсэн. Шираберу гэдэг бидний түрүүний үздэг шираберу чинь болохоор интернетээр юм хайх гэсэн үг шүү дээ. Сагасу гэдэг маань болохоор юм олохгүй хайхыг хэлж байгаа. Тэгэхээр Тошиокан хайж байгаамаа. Тэгсэн чинь нөгөө за, Хигаши Тошиокан дэснэ. Коно итао Сака гэж уншиж шүү би сая буруу уншсан. Сака гэж уншдаг. Сака буюу одоо тий энэ өгсүүрийг за ямар ч гэсэн өгсөөд юбин гэхгүйгээ аримас кара буюу юбин гэхгүй буюу шуудан байгаа болохоор соно кадо мигини магате сүүгөө тошоканга аримас. За ямар их мигини магаатай вэ? За тэр өнцгөөр баруун тaaшлал тийшээгээ тэр булангаар кадо буюу булан гэсэн. Тэр булангаар баруунгаар тийшээ эргээрээ. Тэгээ баруунгаар эргээд шууд тошокан ч байгаа гэж. За тэгвэл хэдүүлээ энэ өгсүүрийг өгсөнгүүд юубин гэхгүй байгаа гэж хэллээ. За өгсөнгүүд гэж аль нь вэ манайха? Ноботе икуто ноботе икинагара гэхээр явангаа гэсэн үг шүү дээ. Дэшээ өгсөж явангаа гэвэл буруу. Өгсүүл гэж хэлэх гээд байгаа тий. Ноботе курунива гэхээр өгсөж хүрээд ирвэл ноботе куру токи өгсөж хүрээд ирэх үед яагаад ирэх гэдэг үг ороод байгаа юм бэ тий. Буруу ахгүй. Тэгэхээр нэг нь ноботе икуто буюу дэшээ өгсөд яваад явбал гэсэн утгаар гарч ирж байна. Нэгэн зүг байна. Тэжгүй те. За 10-ыг нь хэдүүлээ үзье. Сакура. За Сакурагийн но чикаку ни атарашикутте. Атарашику декита рамен я. Дарарара гэсэн чинь нөгөө ширанай гэдгсэн чинь кино хажимете иттанда гэдэг сүгөөгүй хашигатта ёо. За юу жаам бэхэрэ Сакурагийн ойрхон байдаг шинээр баригдсан рамен ялуу яг мэдхүү гинэ. Мэдхүү.
Гэсэн чинь нөгөө нь мэдэхгүй. За мэдхгүй гэдэг үг хоёулаа асууя. Шитоку. Мэдээд орхих гэсэн үг. Шитоку гэдэг шиг болохоо шитээ оку буюу мэдээд орхих гэсэн үг байхгүй. Нэг хэвээр мэдээд орхих. Шитоку биш. Мэдхгүй гэж асууж байгаа. Шитжаа гэхээр мэдчих нь биш. Шитэку буюу мэдээд явна. Шиттерүү гэхээр мэдж байгаа юу мэддэг үү гэсэн үг. Шиттерүү. Шиттэй ихгүй яран дээр дандаа энэ ийнүүдийг хасаад яриад та. Тийм ээ. За 11. Уцаар дэва дэгэнэ. Ямаашта. Хай. За ийм нэртэй газрын ийм ямаашта сан байна. За тэглээ. За ABC Kinko-но иши. За намайг те Ишида то мошимас Ишида гэдгээ. За Накагава-санга Хаяши-сан ирашаймасу ка? За Накагава-сан юм уу? Эсвэл Хаяши-сан байна уу гэж асууж штэ. Чи нөгөө хүн нь хай Накагава-санга ноде има каваримасу. За хай Накагава-сан байгаа болохоор одоо ингээд би одоо ингээд урцаа солио гэж. За тэгэхээр хэдүүлээ хүндэтгэл хэлбэр байна тийм. Гузаймас гэдэг чинь болохоор аримас хүндэтгэл хэлбэр. Итадакимас гэдэг чинь мураймас гэдэг хүндэтгэл хэлбэр. Оримас гэдэг нь болохоор байна гэсэн үг тийм ээ. Гэхдээ өөрийгөө дарж хэлэх үед. Иташимас. Иташимас ноде Накагава-санがいたしますので、おりますので、今変わります。いたしますгэдэг чинь болохоор манай шимасын хүндэтгэл хэлбэр байхгүй юу? Накагаваがしますので、今変わります。За би бол энийг оримас гэж бодож байна. Оримас. Яагаад вэ гэвэл энэ Ямаашта компанийн өөрийнх нь компани байгаа шүү дээ. Манай өөрийн компани. Тэгэхээр манай өөрийн компани өөрийнхөө хүнийг ярихдаа өөрийгөө доошоо буулгаж ярьдаг байхгүй юу, тийм ээ? Оримас гэдэг чинь имас гэдэгтэй адилхан шүү дээ. Тийм болохоор энэ дээр өөрийнхөө компани хүнийг байна гэж хэлхийн тулд имас гэх оронд оримас иташимас бол би яагаад ч юм үгүй гэж бодоод байгаа байхгүй. Яагаад гэвэл Накагава-санга иташимас гэхээр иташимас гэдэг чинь зүгээр хийх гэсэн үг шүү дээ. Иташимас зүгээр хийн гэсэн үг. Тэгээд Накагава-сан хийх болохоор гэхээр сонин сонсоод байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол оримас байх. Накагава-санга оримас ноде има каваримас. Манай компани манай тийм Накагава-сан байна. Тэгэхээр би нөгөө хүнийхээ компани ярьж ирсэн бол ирашаймас гэж ярина л та. Тэгэхээр миний бодлол 11-ийн 2 нах гэж бодож байна. За тэгээд 12-ыг хэдүүлээ уншия. За ваташи ва bijutsukan ga suki de ima made iroiro no bijutsukan ni itta. Kokonai bijutsukan ga oi ga kaiga no bijutsukan ni. За одоо хэдүүлээ уншия тийм ээ. За ваташи ва би bijutsukan буюу тийм одоо үзэсгэлэн музей музейд айгуу дуртай. Одоо хүртэл олон төрлийн музей явж исэн. Kokonai гэдэг нь болохоор одоо улс дотроо гэсэн үг. Одоо би Японд байлаа гэхэд би Япон дотроо бол айгүй олон музейлүүд Бичүцуканга Kokonai no Бичүцуканга ойга буюу нэгэсэндээ одоо өөрийнхөө улсын музейлүүд бол явж үзчихсэн бол ойга буюу их боловч Kaiga no Бичүцуканы явж байсан удаа байхгүй гэж хэлэх гээд шүү дээ. Яа тэгвэл өөрийнхөө улсад бол их гэхдээ гадаадын Бичүцукан руу бол явж үзэж байгаагүй гэж хэлэх гээд байна юм уу? Тэгэхээр автоматар шууд Котова най. Ита Котова най. Явж байсан удаа байхгүй гэж орж ирж байна. Ита Котова най. Зя Котова най гэж
юу тэгжи суудаа байх уу гэж туршлагаа хэлэхэд ашиглагддаг тийм. За 13. Хүцүү яа дээ нэ. За готлын дэлбэрт Сумимасен коно хүцүү гэдэг өөрчлөлт хүчний асууж шít. За бодвол би өмсөж болох уу гэх гээд байгаа шиг байна. Яагаад гэвэл чинь хакугийн ханз байна. Хаку буюу гутал өмсхийн ханз байна. Хаку бүсгийнээс доош зүйл өмсхийн. Тэгсэн чи Тэйн санаа нь доосо сайзу гочираа до ёроши деsu ka буюу за энэ сайз нь энүүгээр зүгээр үү гэсэн чи хай гинэ. За хэдүүлээ уншил та. Сумимасен коно кутсу хайте мораемасен ka? Хайте мите мо ii desu ka? Хаканай ин desu ka? Өмсөж үзэж болохгүй би. Хаканай гэдэг нь өмсөхгүй биз болчих шүү дээ. Сонирн болчиход. Хаку котоны нари маска гэхээрээ өмсөж үзэхээр болсон уу? Буруу. Хайте мураемасен га буюу чи өмсөд үзээч гэж судлаахгүй. Би чи өмсөд надад өгч болох уу гэж судалгаа хийж байгаа юм. Тэгэхээр биш. Тэгэхээр хайте мите муи деска буюу өмсөж үзэж болох уу? Өмсөж үзэж болох. Тэгэхээр 300 болчих гэсэн. Тийм ээ. За тэгэхээр би 300 гэж бодож байна. За хэдүүлээ ингээд хичээлийн цаг нь дууссан байна. Ингээд дуусгая гэж бодож чинь яг гой гол эсрүүдлүүгээ орж чадсангүй.